Манайхан сайн бацгаана уу? Манай шинэ дугаар их бэлэн болоод байна. Гадаа хэлсэн бүрхэг байна тийм. Амар бүрхэг. Яг миний сэтгэл шиг бүрхэг байна гадаа. Яагаад ийм орч юм бэ чи? Яг ярих чахаас сэдвнээсээ болоод. За, ямар сэдв ярих чад вэ? Ярих чахаас сэдв маань уу? X-тэйгээ хийсэн секс. Па. Яри гэж бодоо өнөөдөр найз нь энэ сэдвийг чирээд ирлээ. Яна, манай X одоо үзчих шүү. Би мөн удраа гарцаа. Манай X битгий сонсоосоо гэж хүсэж байна. Хэрэв манай X-ийг сонсож байгаа бол гуйж ийн. Битгий сонсоорой. Чиний тухай би зөндөө бол юм ярина. Манай X-ийн найз хүмүүс сонсож байл битгий сонсоорой. Гэтэ тэр сонсох байхаа амар кул биш юм билээ. Манай шиг юм кул контент сонсох байх гэж бодож байна. Ер нь бол. Яа, бүр жижигтэй ши. За. За, X-тэйгээ хийсэн секс. За, хідэн X-тэйгээ хэдэн удаа секс хийж байгаа? Танд нэг юм тоо баримжаа байна уу? Тэшгаш тийм амар баг. Би ч уусаа яг X гэсэн нэрийдлийг тэр цол хэрмийг авах те юу ч бас айгу нэр төрөйг байхгүй юу? Тий. Ер нь бол тэр олон очлоо дундаас X болж үлдсэн гэдэг чинь бараг л нөгөө нэг говья шагнал юу гэдэг нэр төрийн хэрэг болж яг үнэндээ бол тийм гэж бодож юм би. Чиний амьдралын туршид хэдэн секс толгоцохгүй хэдэн X байсан. Яг чиний одоо сая хэлсэн шүү дээ нөгөө X гэдэг нэр цолыг бараг авдгаа гэж. Мэдээж амар олон залуутай одоо амар олон жашиг ер нь олон залуутай бол уулзчихсан. Заримдаа ингээд 1 сар уулздаг ч юм уу 2 сар уулздаг ч юм уу. Тэгэхээр тэд нар бол миний хувьд бол X болж үлдээгүү. Тэд нар бол зүгээр нэг учирч байсан залуучууд гэдэг нэр томьёо уулзсан байхгүй юу? Яг миний одоо үдийн наслахтаа учирч исэн залуучуудаас нэг 2 залуу X бан болж үхэг бол уулзсан. Би 3 гэж бодоодсэн чи яг ингээ сая бодсон чи 2 юм байна ер нь бол. Нэгэнтээ бүр тэр ихтэй баг нөгөө яг жинхэнэ хүүхэд мөнх тахтаал нэг одоо дөнгөж өсөр насмасан дээр ч юм уу. Яг нэг юм үзэг багтаа хэрэгжижсэн. Энэ амьдралын сайхан амттай ямиг мэдрэг багтаа. Тэгээд бол мөрмиг амсаагүй байх. Яг амсаагүй байж байгаа тэгээд дараа нь амсан л да тэрнтэйгээ. Гэтэ энэ манай тэр бас сонсд юм байлээ манай энэ дугаарыг. Дараагийн X-дэг бол 3 жил хамт амьдраад ер нь бол 4 жил үргэлжсэн байдаг. Яг нэг юм 2 залуу бол миний амьдралд X болон үлдсэн байна. За тэр 2 залуутайгаа X-үдтэйгээ секс бол хийжсэн юм байна. Цасныхаа дараа. Яг ингэж жоохон ярьсан чинь жоохон нөгөө юу яагаад байна. Сонсчгуудаа гэж жоохон санаа зовоод байна. За. Ингээд зааж байгаа хүмүүс үү? Нөгөө next дөө. Эсвэл X ч нөөрөө юу? Манай X маань жоохон ингээд сонсчгуудаа гээ тий. Яа, түр шууд болоорой одоо сонсч байгаа шууд болчоорой гэж үсэ. Тийм тэгэхгүй бол ингээд надад яг юу вэ? За шууд яра. Юу ярих яа? Яг ямар байсан аа юу? Тийм дараа нь яг ямар сэтгэл төрсөн өмнө хийдэг байснаас юу нөөр байсан. За би энэ сэдвийг аюу хичээн байж ярьж байгаа шүү. Өөрийгөө даран байж. Яг бит хоёр бол ингээ 3 жил үерхснийхаа дараа бол нэг хэсэг салаад уул нь ингээд пауз авъя гэж салсан байхгүй. Тэгээ пауз авчаад хоёлаа сарын дараа яг тэ нөгөө ихч пауз авсны дараа ойлгож байгаа байхгүй. Пауз хэрэггүй байна буцъя гэд. Тэгээл хоёлаа буцч моцгүй гэл хоёлаа ингээл хэрүүл оруулж байгаа л тэгээд нэг 2 сарын дараа нэг уулзаад тэгээд нэг тэгсэн. Тэгсэн ч амар гойсон. Ингээд бүр амар санцсан байсан. Ингээд амар санаал тэгээл бүр яг л нөгөө юм санцсан сэтгэлтэй бидээ хоёлаа ингээд хайртай байсаг түр үедээ салцсан ч гэсэн тэг яг юм нэг юм мэдгүй амар гой секссэн тэр ингээд дараа нь ингээд ямар гой юм гээл тэл бүр буцаа ингээд нийлмэр санагдаад тэгтээ буцаад нийлээ дэмий гэдгийг хоёлаа ингээд мэдээд байгаа байхгүй. Тэгээл нөгөө 7 хоногт нэг уулздаг ч юм уу байсан маань ингээл бас 7 хоногт 2 олж эхлэв те. Тэгтээ ер нь буцаж нийлэхгүй гэдгийг хоёлын амар санаа мэдээд байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө нөгөө секс санаад байдаг. Тэг өөр хүнтэй хийж зөрхөлгөхгүйс ахгүй ерөөсөө өөр хүнтэй хэр ингээл бас тэг ямар ч яах юм бэлээ онцгүй яах юм бэлээ гэл. Тэгэл айгүй олон юмнуудыг туршсан гэхдээ хамгийн сонирхолтой нь салсныхаа дараа хамт байсандаа хийж үзээгүй зүйлүүдээ салсныхаа дараа хоёлоор ингээд үцхүү гэд ингээд бүр тэр үедээ би бараг төсөөлж байгаагүй яг сексийн тим юмнуудыг салсныхаа дараа хийж утсан байхгүй. Тэр бол амар гоё бол байсан. Гэтэ
тэр явдал маань ер нь бол амар удаа үргэлжлээгүй. Нэг 6 сар үргэлжилсэн юм уу? Удаа үргэлжлээгүй гэсэн 6 сар хагжилээ. Тэгээ хагас жил хэрэг айгүй сонсогч 6 сар нь арай бага юм байна. Тэгэж ер нь бол үргэлжилсэн. Тэгээд одоо бодоход нэг бодлын бас дэмий байсан юм шиг надад санагддаг. Ер нь бол X-тэйгээ секс хийгээд. Тэгээл нөгөө аль нь ингээд дэмий байж move on хийж чадахгүй цаашаа ингээд өөр хүнтэй яаж чадахгүй ингээд бич хязгаарлагдаад би өөр хүнтэй хийх хийж чадахгүй нөгөө X-гээ бодоол за бас юм болчих юм болоо за буцаад нийлчих юм болоо за юмыг яаж мэдлээ гэл ингээл тэгээл нэг юм аль альныгаа ингээд тийм хорцсон байсан одоо юу гэдэг боломжийг хаацсан байсан юм уу тийм байсан за таны хувьд нөгөө X гэсэн цолыг авсан залуучуудтай миний хувьд X гэсэн цолыг авсан яг ингээд бодсон чинь 2 гэж бодож байсан чи бас үгүй юм шиг байна. Яг X гэсэн үгийг бодонгот л миний хувьд нэг л хүн орчиж ил дагуулсан. Тэгэл би нүд ярьдаг ш 14 жил хамт байсан залуу маань гэж. Угаасаа тэг яах юм бэ тийм эсвэл миний амьдрал их талаас илүүгээд хамт одоо талаас илүү бага болсон юм байна. Тийм айгүй их цагийг хамт өнгөрөөсөн болохоор зэрэг тэгээд би энийг бол яг X-тэй хийсэн секс гэж хэлэх үү эсвэл эвлэрлийн секс хэлэх үү гэж хэлэх үү гэдгийг мэдэхгүй байна. Мэдээж 14 жилийн хугацаанд одоо нөгөө нэг дунд нь бол гэп гарчлаа юм л да нөгөө хоол салсан байсан хугацаа. Эргээд секс ихэд амар гоёсэн одоо юу гэдэг. Тэр үед бол би өөрсдөө одоо үргэлж байгаа гэсэн тийм юутайсан байхгүй юу? Статустай. Статустай юу. Тэгчээд би хоёр харилцаа амар сонирн болж болоод ингээд яатсан байсан үе л дээ. Тэг яг нөгөө нэг technically яг нөгөө нэг яг тэр цаг хүчийг аваад үзэх юм бол би ингээд гац байсан. Гэтэл нөгөө одоо юу гэдэг манай X-ийн хувьд бол би ингээд өөрсдөлтэй байгаад байна шүү дээ. Тэр мийг чинь би хэлэхгүй шүү дээ. Үгүй би салцаа одоо ойлгоод юм гэж хэлэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Зүгээр л ерөөхдөө ингээд юм болоод ятсан чинь тухайн үед бол миний хувьд болохоор би найзлуугаас салцсан ямар матыг гэж бодоод ингээд бодцсан. Гэтэл нөгөө залуугийн хувьд болохоор зэрэг найзлуутай штэ гэсэн үнцгээс мандсан байж магадгүй заа. Би тэр өөртөө асуугагүй л дээ. Тэгээд тэгсэн секс бол аим гойсон нэрээ. Ингээд нөгөө яг эргээд ингээд нөгөө нэг чим юм бэ шүү дээ гэсэн тийм юугаар бүр ингээд бүр амар моргилсан ингээд бүр юм юугаар сэтгэлээр ингээд би энэ хаа бүр ингээд мөн бэ тэгээ бүр яагаад лсэн чи мөн бэ би бүр амар сансан байсан байна. Тэгээд бүр ингээд амар хөөрхөн амираад хөөрхөн. Аль нь тэгсэн байсан л та тэгэлээ сонсог байхаа амар тийм гой секс болсон. Тэгээд яхав тэгээд тэр үедээ олвол тэгээд би иргэд нөгөөслөтөгаа нийлээд одоо экстра иргэд нийлж байгаа гэсэн үг байна. Тийм. Тэгээд харилцаа үргэлжлээ явсан байдгийн. Тэгтээ одоо иргэд манай X болсон. Тэрнээс хойш бол дахиж X болсноос хойш юм болоогүй. Тэгэхээр тэр бид тэр gap хэсэг дээр басан сексийг эвлэрлийн секс гэж хэлэх үү эсвэл X-тагаа хийсэн секс гэж хэлэх үү яг мэдэхгүй. Тэр яг бодвол яг ер нь бол миний хараад бол яг эвлэрлийн секс гэж хэлмээр байна. Буцаад нээлцэн. Одоо бол тэр залууч яг чиний хувьд бол бүр X болсон маш бүр X харин тий бүр X болсон. Яг тэрнийхээ дараа хэрвээ тэгсэн бол яг X-тэйгээ хийсэн секс болох юм байна. Одоо миний хувьд бол тэр ингээд аль хэзээ ингээд хаагдсан одоо уншаад дууссан ном тий уншаад дууссан номоо би буцаж нэгээд ахиж нэг хэсгийг ингээд уншсантай яг адилхан байхгүй. Чиний болохоор яг уншаад нэг ном уншаад эхлүүлчихэд орхисон байж байгаа дахиж уншаад тэгээд тэгж жагаад хаасан болохоор яг ингээд эвлэрлих гэж бол би яг тэгж харах юм байна. Түрүү яг нэг амар гоё хоёлын ингээл аягүй гоё мэдрэмж авсан гэсэн шүү дээ. Бас ийм бас байж магадгүй заримдаа ингээл боддоо шүү. Нөгөө X-тэй ингээл унцсныхаа дараа ч юм уу те би одоо энэ залуутай яаж цогтой байжсэн болоо гэл тий. Одоо яаж юм гэд нэг заримдаа тийм мэдрэмж аван те. Эсвэл заримдаа ингээл яа энэ л тэл би яагаад би энэ залуугаас ингээд салцсан байсан болоо. Бүх юм ингээл амар гоё тохирч байгаа ч ингээл орондоо ч юм уу те. Сэтгэл санаагаараа ч юм уу гэл нэг тиймэрхүү мэдрэмж өрн хэр авч байсан бэ. Байсан юм байна. Яг нэг тиймэрхүү хайрцаа байсан юм байна. Бит хоёр хагас жил орчим уулзаад салсан байхгүй. Энэ тас явдал. Та энд их юм болж дээ. Тий, яг үндэ тэр 10 жилийн 4 жилийн хугацаанд бол их ч ингээд нөгөө чиний илтгэр те юм мүзээгүй явж байгаад гинт I'm free. Тэнгүүтээ ингээл хаана. Өдөрж яваг л зүгээр тиймс гээл. Ерөнхийдөө бол их чинь өргөл үе бол энэ хавцаанаа энэ хавцаанаа. Яа. Ярьчлаа.
Тий. Тэгээд юу ярьчлаа? Нөгөө нэг секси үгүй X арай болоогүй залуучууд тий. Тэгээд 6 сарын нийслэлтэй уулзж байгаа. Тэгээд салаад тэгээд эргэж уулзаад 3 сарын дараа эргэж уулзаад тэгээд сексизм гэдэг байхгүй. Тэр бол миний хувьд одоо X гэж би хэлэхгүй. Тэгээд хийсэн чинь ингээд юу вэ те би 6 сараа бүр ингэж хийж өнгөрөөсөн бахта гэж би бодсон. Бурхан минь салсан ч болж тэгэл яста тэр үед тэгэл одоо биеийн залууд ингээ сайн болох хэвээр гэж өвт хүчилдэг байсан үе юм шиг ба. Тийм болохоор зэрэг окей секс нь ч гэсэн болоод байна. Болж ин да гэж амар албаар хүчээр хитгүүлгээд яваад байсан юм гэдэг сүүлд нь би дараа нь хийсэн сексээ хоёр ойлгосон. Тиймэрхүү ихтэй нэг юм хогийн мэдрэмж авах онцгой хаа тэг ингээл бодлоо. Чи нэг залуутай за бүр 3 жилээ болий тий. Жил ингээ хамт байлаа штэ. Жил ингээ хамт байчаал. Тэгтээ бас зүгээр ч юм уу. Тэнгүүтээ дараа нь нэг 3 сарын дараа унтлаа штэ буцаад. Тэгс чи амар онцгой байл бодох хаа. Нэг гоё юмж байхгүй. Харин тий ингээл oh shit миний ингээ бүтэн жилдээ ингэж өнгөрсөн байх та ч юм уу. Эсвэл ингээл би ямар тэнэг байсан бэ гэл нөгөө нүд нээгдэж мэйгдэх. Тэгэхээр нэг бодлын шал тэнийг юм байна. Хэрвээ нэг X тэгээд хэрэггүй мүү? Ер нь угаасаа л хэрэггүй. Одоо юу гэдэг нөгөө нэг нулимсан шүлсээ эргэж өрөө долоож байгаад яг адилхан угаасаа яг бөөлцөн долоо гэдэг байхгүй. За л та. Тэр утганд ягаар нэг юм шүү. Зовчлаа. Тэгээ үнэхээр тэр хүн чинь X болоод үнэхээр бүр дуусаа гэж бодоод те. Тэгээд дууссан хаасан ном болвол хууцын нугалж орхиод дараа нь шиндэ гэж бодож өнгөрөөгөө зүгээр хаагаад энэ ном ингээд дуслаа гэж бодсон тохиолдол эргээд тийм ач тэргүй юм байна гэсэн юм бол би төгөлтөлсөн. Яг нь миний хувьд бол болгоо яасан. Би бол яг тийм дүгнэлтэнд мэдгүй арай хурж амжаагүй байна. Гэтэ мэдгүй яах юм байгаа. Дараагийн бүр яг тий гоё унших шинэ номоо эхлүүлтэл тэр бодол ер нь одоо л бодогдохгүй ягаад гэвэл хоёрын салсныхаа дараа хийсэн сексууд ч гэсэн амар гоё байсан. Тэгээд нөгөө аль нь нэг жоохон сэтгэл байсан болохоор ингээд сексууд нь гоё байгаад байсан баг. Нэг би нэг хайрладаг ч юм уу тийм нэг тийм хайр мэдрэгдээд байсан болохоор тэрнээс ш ингээд нөгөө бүр хайргүй болчоод тэгээд секс үйл харин жинхэнэ өстө нэрээ яг онцгүй баха. Одоо л яг тэгж бодож байна. Тэгээ би яг хайргүй болсон хань тэгж өрн секс хийжсэн түүх ер нь бол надад бас байдгүй юм. Яг X-үүдтэйгээ дандаа нэг юм амар гоё ингээл хөрхөн салчт юм байна. Ингээд нэг салчаад тэгээ ингээд жоохон ингэж уянгалуулж явж байгаа. Тэгээд нэг гоё амархан тусахчт юм шиг байна. Шууд ингээд катлаад ингээд боли гэждэг юм шиг байна. Тэгж бодглохлоор одоо бол чи тэр залуутай амар нэг сэтгэл байхгүй. Одоо бит хоёрын явдал өнгөрөөд 2 жил болж байгаа. Тийм болохоор одоо л тийм байхгүй. Одоо биений ингээ зүрх сэтгэл амар гоё. Яг Иесус юм шиг ярьсан нөө. Зүрх сэтгэл ингээ амар гоё чөлөөтэй. Дараагийн хүнээ хүлээж авахд ингээ хөрсөө бэлдээл байж лаа л да. Тэгээд тийм болохоор үгүй. За одоо ингээ секс X тэгээс энэ одоо ямар амар хил уулч марч. X тэгээс секс X тэгээс секси үе next нь яасан бэ? Юуг яг анхаарах хэрэгтэй юм бэ? Ер нь тэгэж одоо юу гэдэг. Эндээс тэгээд буцаад нийлжүүл яг хоёр. Тэгээ миний үед би тэгээ тухайн үед яг хэрэг тэр үедээ би нөгөө залуутайгаа одоо юу гэдэг яг тухайн үед үргэлжлэн залуутайгаа хамт ямар нэг асуудал байхгүй одоо үргэлж жагаад хийсэн болвол амар юм муухай мэдрэмж авах байсан мах өөртөө би ингээд энэ хүний хараар нь тавьчлаа гэсэн мэдрэмж төрүүлсэн магадгүй. Тэгэхдээ миний хувьд бол тэр залуугаас болцсон тийм би ганц би гэж бодож ивжсэн үедээ хийсэн болохоор тэгээ асуудалгүй үргэлжлээ явцсан баг. Гэтэ сүүлд нь гэхдээ тэр аюу тийм асуудал болт юм билэ. Нөгөө нэг бит хоёрын хооронд хэрүүл болох тутамд намайг тэгжилдэг байсан байхгүй юу? Чи угасаал өөр хүнтэй унтчих та баттай унтдаг гэсэн мэдтэй гэдэг ч юм уу те. Тэгтэл би тэр юм тайлбарлаад ямар ч хэрэггүй болчихж байгаа байхгүй одоо юу гэдэг би болцсон байсан тий. Тэрнэр бол тэр хүний хувьд ямар ч одоо тийм нөлөөлөхгүй шүү дээ бүр ингэж. Тий, нөлөөлөхгүй. Гэхдээ ер нь тийм бас нэг жоохон ашигч хүмүүс гэдэг юм уу яг тийм юм талаар ашигч хүмүүс байдаг хөх тийм нөгөө дараагийн юм олтлоо би нэг ашиглаж. Энэнгүй ингээ сексийнхаа хэрэгцээг хангаж гэдэг нэг юм аль худлаа тэр эмэгтэйд ч юм уу тэр эрэгтэйд ингээ гордлог төрүүлээд гэтээ аль эзээ нэг ч юм ах өөрөө ингээ хүн хайгаад ч юм уу тий эсвэл аль нэг өөр нэг хамтрагчтай болцсон тэгээд давхар ингээ яваад тий тиймэрхүү юм би бол бүр үгүй яддаг.
Тэгэл гоё X бол гоё дуусгалтай харилцаа тий. Ингээл одоо би өөр хүнтэй ингээ унтчлаа. За яг өөр хүнтэй ундаагүй тохиол бүр хайртай дуртай бол яг унтч болно тий хоорондоо. Тэгэхгүй ингээд нэг юм ашиглаж байгаа маягаар байвал амар онцгүй хаа. Маань нэг зөвхөн ярьж ирсэн юм. Их сургуулийнхантайгаа амралтанд явсан гинэ. Тэгсэн чинь тэдний ангид өргөдгөөсөн 2 эс юм байна л да. Тэгээ бөөнөр их нүг ангиар ингээл уулзаж байгаа шүү дээ. Тэнгүүд эмэгтэй жирэмсэн байсан гэж аахгүй 5 сартай жирэмсэн. Өөр нь одоо нөхөртэй гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө нь болохоор найз өхөнтэй болцсон харилцаа байсан гэж байгаа байхгүй тийм болцсон. Тэгээ эргээд ангиараа уулзаад бөөнд ингээл жоохон ууж муугаал ингээл жоохон найзж мэргээл тэгээд амралтанд хамт олсон гинэ. Тэгс нөгөө чүкэн болоодсон гинэ. Тэгээд бөөнөрөө бүр ингээд гайхаад ядаж чинь нэмэгтэй жимсэн үсттэй тий. Нөгөөд найз өхөнтэйстэй тэгээ магаш нь бөөнөр яриадсан гинэ. Тэгтэл тэр хоёрын хувьд бол ингээд нөгөө нэг юм дургуслан байгаадс юм уу? Эсвэл одоо юу гэдэг экстра хийсэн секс болчихж байгаа байхгүй тэр чинь. Сонирхдаг байж бас магадгүй байх. Буцаад ер нь нэг X. Тэгтээ ер нь нэг X-ээ хараад ер нь жоохон тогтолдог байх үгүй юу? Тогтол байхгүй ч нэ. Нэг юм ингээл энэ хүнтэй би тий үнэхээр ихтэй нөгөө жоохон олон жил мэл басан бол тий нэг 2 жил мэл ч юм уу. Тэрнээс 3 сар болчиход энэ миний X гэд тэгж байгаа бол тэр бол нэг амар юу бол биш ах миний хувьд бол тэр нэг юм 2 3 жил басан дээр буцаа ингээ харахад жоохон догтлоо тий. Тэгээ тэр догтлоос эхлүүлээд айг бол за нэг ер нь нэг буцаад нэг хийвэл юм бол гэд нэг тийм шохорхлоор хийдэг гэж бас магадгүй байна. Тийм байсан байвал яг хөө. Тийм байсан байх үсэхгүй л тэр хоёрын хувьд бол гэтэл бас арай л хардкор байна тийм. Йоо амар. Тэгэхээр сонь юм зөндөө аа шүү. Тийм. Тэгэхээр зүг чи хоёрыг ил яриад байгаа л энэ болохоос ш тий. Чи хоёрын хооронд л ярьдаг байгаа яриа юм болохоос ш цаана угаасаа хүмүүс угаасаа тэр байтугай юм хийж явдаг байгаа байхгүй юу? Манай нэг энд гадаад найз хүн байт юм аа. Тэгээд саяхан ер нь бол найз залуу усаасан тэгээ 3 жил болж байгаад тэгээд салж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэгээ нөгөө ах маань ингээ хэлэхгүй нөгөө залуудаа би ингээд чамтай үргэж байхдаа ингээ өөр залуутай унтцаан тийм болохоор одоо хоёлаа салъя гэд. Тэгээ нөгөө залуу нь окей ингээ салъя гэд. Тэгээ айгуугаа эхлээ салсан. Тэгсэн чинь нөгөө залуу ингээ буцаад үгүй би чамаа салахгүй гэд. Тэг нөгөө чинь буцаа унтж байгаа. Тэнгүүд нөгөө охин ч ингээд яа би нөгөө X-ийг онцсон ч амар гоё байсан. Би ер нь X-ийг буцаа нэлээ гэж байгаа байхгүй. Тэг буцаа нэлж. Тэгээ буцаа салчихж байгаа байхгүй. Үгүй тийм юм байна. Би ингээ өөр залуутай унтмаар байна гэд. Ингээд тэгээд нөгөө залуу тэгтээ тэр залуу тэр болгонд нь хүлээмж шүрдэг заяа. Тэг нөгөө охин явчлаа шүү дээ. Тэнгүүд окей чи хамаагүй би тэгсэн ч гэсэн би чамд ингээ хайртай гэдэг. Гэт би тэр залуу бүр ингээ ерөөсөө ойлгохгүй тэг ингээл одоо нөгөө манай тэр найз хүн тэр залуу зүгээр ингээл объект болгож ашиглаад байна шүү дээ. Тэгж яхад манай хүн мангатаа л ойлгохгүй ингээл нөгөө хүүхнээс салж чадахгүй. Одоо нөгөө сексэсэнж болоод ч тийм юунаас болоод гэдэг ерөөс салж чаддаггүй. Тиймэрхүү гараад бас амар олон байдаг бах тий. Зөвхөн секст нь болоод салахгүй ингээд чаг уцалтаа зуралтаад байдаг. Өөртөө айгуу тийм юу ааж юм үзэж яа тийм би эрчлээд хөнгөсөн бодол найрлаагаа тохиолдол тэгэл нэг хийж үзэл буцаал болол өгөө биш юм байна гэж яваад хань өөртөө асуудал бидгүй ч магадгүй л. Гэхдээ угаасаа экстра хийсэн сексийн дараанаас эргэж нийлээд тэр нь амар юм амьдрал болж бүтээд айгуу хамтдаа адж жагалтай явж байгаа тохиолдол байдаг ч гэсэн цөөхөн баха. Цөөхөн. Тэг ер нь бол миний хувьд нэгд нөгөө нэг юм хаарцсан шаазан гайх шиг нэг юм нийлсэн ч гэсэн нэг юм сэтгэлээс өвтэй тийм л байдаг тий. Тэр чиг нэг юм юу байхгүй. Одоо бас бэлэр мэрч түрэн бөөлжсэрсэн. Яг надад л нэг юм идэтэй батгах шиг санагдаад тийм нэг тиймэрхүү. Одоо юу гэдгийг одоо батарч матик ч юм уу тийм ингээл буглаал тий. Яг л нэг тийм буглаал. Тэгэл ингээл хэрүүл гараа салаал тий ингээл тэр чинь бөө юм болж байгаа ш. Тэгэл тэр чинь идэх гэж ер нь бол цаг хугацаа орно ш. Нөгөө хатаг чинь идэ бэрээ аавна гэл яг тэрэн шиг яг тэгэл салж байхдаа буцаал нөгөө хэрвээ бахиал нөгөө экстэйгээ зууралдаа тэгэл нөгөө идэ бэр маань ингээл байгаа л энэ гэсэн үг юм шиг байгаа. Ингээл өвдөөл угшаад тэрийг бүр ингээл болоол тий. Болиг шийдэл нөгөө бүх муухай юм гаргаал хачвал тэр чинь ингэсээр аал хормигцээр аал идгээл ер нь бол би бол яг тэгж боддог. Нэг юугаасаа ан цав гарсан юм ахиад хэрүүл асан ч гэсэн те зарим үед ингээл экстэйг унтцсан байлаа. Эсвэл өөр залуутай давхар унтцсан байлаа. Тэгээ өөр хүүхэндээ ч юм уу тэгэл нөгөө нэг хэрүүл манай
манай ч эмэгтэйчүүд эрэгтэйчүүд тийм хүлээж авахтай ер нь бол юу биш тий. Чи тэгээ эцтэй надаас салцсан байх хугацаанд ч юм уу хуучин харин тий. Тийм болохоор X тэгээ битээс X гэрээ. Энэ өндөрөөс гаргашаал тийм юм билээ. X тэгээ секс гэсэн үнээр хэлэхэд да. Гэхдээ ер нь X тэгээ секс айгу ер нь гоё. Тэгээ яах юм? Одоо яах юм бэ? Одоо бодсон чинь их гоё санагдчихлаа. За X рүү залгах юм. Нэрэгжлээ штий. Одоо жишээл би X-тайгаа ингээ шууд уулзах гад одоо эхлүүл эхлүүл чи жишээл дотн найзын хувьд намайг юу үзүүлэх надад юу үзүүлэх вэ? Яг тэр нөгөө эмэгтэй хүмүүс шүү дээ яг ингэдэг баг. Өөрийнхөө яг ингэ нөгөө юугаар бодоод миний хувьд ч гэсэн тийм байсан. За би ингээл чи тэгэл хэлж л ахгүй тий. Энд чи ер нь бол бит хоёрын асуудал. Биний юугаа энэ ямар юм ингээл яг манай сайн найзлалжлаа юм л. Гэт ингээл дотроо би бол наана ингээ удлаа мэдчихнаа найз нь ингээ тий хиндээ хийж ахаа нийлгүй мэлгүйгээ дотроо нөгөө нэг сэтгэл гэдэг юм чи яваад байгаа хгүй тий. Ахаад нэг уулзчихсан харчихсан ингээ дотроо нэг найз руугаа бараг л уулзнаа би гэдгийг уулзчихдаг байгаа байхгүй. Тэгэхдээ ер нь найзууд яг нэг нөгөө гаднаас харж байгаа айгу ухаантай өнцгөөс хардаг байх гэж бодсон. Хүндлэнгийн 3 дахь ч нүд тэр үед хэрэгтэй байдаг байх. Миний хувьд бол манай найзууд бараг бүгд л дэмэн штэ ч юугаа гэдэг. Тэгээ би сүүлдээ бараг нууцаар уулзч ирсэн. Тэгээд нөгөө санаа зовоод шиг ахаад нөгөөдгөн ч өглөөлөх нэмэр ахаад нөгөөд ч орилоод он ч юм уу тийм. Тэнийг үнцгээс харахад тийм заяа. Найз нөхдийн зөвлөгөө мөглөөс сонсмоор нөгөө талаас чи ятгаар ярьдаг юм хүн юу гэж хэлэх ямар маттай ингэж ярьдаг шүү дээ. Юу гэж хэл танд би таны биеэр унтчих юм уу баг ухааны мөрөл яхаар ахгүй гэтэл яг нөгөө нэг еркий нүм опиум юу тийм томоор нь ингээд том зургаар нь харах юм бол эргээл харамсахаар ихэнх нь одоо тийм үйлдэл гаргацсан байна гэж харамсчлаа юм чинь шал тийм л. Гэтэ яг юм ч угаасаа нөгөө нэг хоёр талтай шүү дээ. Заримдаа хоёр талбар ч юм уу. Юм чинь нөгөө бүр хийх шиг. Тэгэхээр бас ер нь бол нэг юм яг аль нь тэрний буруу тий найзын буруу, миний буруу гэж ер нь бол хэлмээргүй. Ягаад гэвэл яг тэр үед өөрийгөө л чагнах хэрэгтэй баг. Чи яг юу гэж бодож байна тий? Чамд энэ яг үн зөв санагдаж байна уу? Яг бүр болохгүй байсан ч болно шүү дээ. Тий одоо цаашаа би тэр залуутаагаа ихэж өөрөхгүй ч юм хамт амьдрахгүйсэн ч болно. Гэтэ яг тэр үед чамд ингээ үнэхээр хэрэгтэй байгаа л тий яага байж болохгүй гэж бас яг тэгж бас хармаар юм шиг бол санагдаж байна. Зөвхөн найзаагаа ингээл бодоол манай найз зөв хэлж чинь юм уу тэр эмэгтэн яг миний хүнжилд ороод тий манай эмэгтэн найз бүр над бид гурав ингээ хамт унтаагаа өсөж бас бүх юмыг 100% бол мэдгүй шүү дээ. Яг уу миний ярьснаас ч юм уу тэгж мэдж байгаа болохоос ш. Тийм үед бас яг өөрийгөө сонсоол дээрх. Аль нь нөгөө нэг дахиж өөр хүнтэй болоогүй. Хоёулаа сингл байгаа тохиолдолд бол окей тийм болсон ч гэсэн өөртөө л тэр нь хохирохоос тийм өөртөө л тэр нь ямар нэгэн реакц үзүүлэхээс биш хин нэг бол хохирохгүй. Гэтэл нөгөө нэг экс нь өөр хүнтэй болцсон. Тийм тохиолдолд хэрэг тийм болчвол яах вэ? Түл амир онцгүй. Одоо тэр болцсон зүгээр хэлэх хэрэгтэй байхгүй. Тий уучлаарай би ингэзээ. Тий одоо ингээд нэрээ үнэхээр болий гэд нөгөө эмэгтэйтэй ч юм уу эрэгтэйтэй ч юм уу ингээд гордлох төрүүлмээргүй байхгүй. Нөгөөд чи өөр хэмдэн гордол бас айгуул тэгж байгаа шүү дээ. Тэгээ тийм гордлох төрүүлэхгүй ингээд одоо болий гэл яг тиймэрхүү шудраг байх хэрэгтэй аль альныхаа өмнө. Тэгээгүй одоо гэдэг хоёлаа ганц байгаад тохиолдол яагаад байж болохгүй гэж. Гэтэ бас нэг талаараа салзан байж ер нь бол хамаагүй үстэй тий. Тэгэхээр энэ асуудал юу нээр хэцүү юм байна. Зүгээр яг туйлын үнэ гэж байхгүй асуудалтай байна. Зөв гэж байхгүй. Нөгөө юмд буруу зөв гэж байхгүй штэ гэдэг шил. Тэгэхээр буруу зөвийг та өөрөө яг одоо энийг сонсож байгаа л яг ийм экстэйгээ секси харилцаатай бол өөрөө бодоод нэг үзээрэй. Хэрвээ буруу юм шиг санагдчихвэл бошоохон эртхэн харилцаагаа ингээд болсон дээр хатиг бүр богшхаас өмнө. Яг үнэ. Тэний юм салж чадахгүй харилцаа дуусаагүй тохиол дараагийнхан ч угаасаа орж ирэхгүй шүү дээ тий нөгөө гарч иж ордог байхгүй юу гэдэг шиг нөгөө нэг юм дууссан хайрлуулыг шинэ хайрлуул мартуулна гэд би тэр хүнд бүр амар итгэдэг яг тэгдэг байхгүй шинэ юмтай очирч иж нөгөө хууч юм мартдаг байхгүй тэггүй бол хууч юмтайгаа байгаа л гэвэл чам шинэ чин бирэхгүй чи нөгөө хуучинтайгаа зуралдаал надад бол миний хуучин экс бүр хуучин экс манай тэр хуучин экс ингээ мартуулж орж ирсэн байхгүй
тэгээд яг тэгдэг юм байна гэж би тэр үед л яг энэ үгний утга учирыг ойлгож ич билээ. Тэгээд бит хоёртой мэдээ 100% санал нийлэхгүй байгаа хүмүүс ч л олон байгаа. Яагаад гэвэл хүний санаа бодлоо өөртөө хүний харах өнцөг өөр учраас та нар манд хэрвээ бит хоёроос бас өөрөөр харж ивэл бас мөн адилханаар харж ивэл те коммент бичээд айгуу сайхан бөөндөө ярилцаад явъя гэж бодож чинь. Тэгээд хүн болгонд л X байдаг бах мэдээж. Чухам зүгээр яг тэрнтэйгээ эргэж унтсан уугүй юу л гэдэг болохоос шүү дээ. Тийм яг өнөөдөр сэдв бол яг л тийм л байна. Эргэж унтсан уу, эргэж унтаагүй юу? Тэрэндээ хэр их харамсдаг вэ гэдэг нь бас айгуу чухал те. Тийм. Гэхдээ өнгөрсөнд ер нь бол харамсаад хэрэггүй гэж л хэлээ те. Өөрийгөө амар гоё. Сэтгэлээ чөлөөл. Окей. За. За энэ дуусах байлаа. За тэгээд. Окей. За. X-үүд минь аа. X-ийн next-үүд минь аа. Бид хоёрыг сонсч авъя. Тий одоо хэрэгтэй хэрэггүй юм ярьж хин нэгний юу яа гэсэнгүй. Одоо юу гэдэг хин нэгний амьдралыг бол боснуулъя гэсэнгүү. Зүгээр одоо болоод өнгөрсөн явдлаа л одоо ярьж яасан юм шүү. Бид хоёр санал бодож солилцсон юм шүү. Тэгээд юу гэдэг энд дээр нэг бити рекслээс гэж хүсч нэг амар олон X-үүдтэй байсан хүмүүс шиг ярьж. Хин миний X бол гэсэн. Яг үргэлжлэл буруу шүү. Намайг юу яах сонгож X миний X бол гэсэн. Одоо тэгээд X-ийн талаар ярихаар X-ийн талаар ярихгүй хиний талаар ярих хэрэгтэй тийм биз дээ. Зохиолтой юм шийдчихэ. За тэгээд олон X-үүдтэй хандаад хэлье. Юу штэ хоёр хэд ч юм бол олон тоо байхгүй. Хоёр ба түүнээс дээш бол олон тоо гэдэг математикийн шинжилгээ ухааны нэг том байх юм байна. 2 тон дээр ярихаар чинь. Миний найз бүр 1 тон дээр зад чи бүр бага юм байна. За. Окей. X-үүд маань тэгээд битгий буруугаар одоорой. Битгий буруугаар ойлгоорой. Окей, за тусгая. За үзэгчтэй сонсогчтой. Подкаст дээр хэн мөндөд хүлээлт өрөөнийхөө. Энэ сэдвээ ингээд бүгдээ хамтдаа өндөрлөө. Гэхдээ коммент дээр бол үргэлжлэн явна шүү гэдэг та нартай бол хэлмээр байна. За хүлээлт өрөөний хариуна заяа та бүхэнтэй хамт байлаа. Баяртай. Баяртай манайхаа.